20 минут үзэгчтэй. За 7 хоног бүрийн нэм гарагт хүрдэг дуудлага хууль эрх зүйн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаард бид бүсийн онцлогоо эмчилгээний төвийн заас ачаал өндөртэй ажилдаг 103 тасагт яаралтай тусламжийн төвтэй хамтран нэвтрүүлгээ хүргэж байна. За одоо яг 103 тасаг дээр ирээд байна. Тэгэхээр одоо дотгошоо ороо. За 103 дээр бас ямар дуудлагууд ирж байна. Ачаалал хэр байгаа талаар за диспетчер эмчтэй уулзъя. Салин. Тэгээд тэр одоо хамрах нь хямдтай нь одоо тэр нэг хүүн тавьж өгөө. Тэр нь тэр салин гэдэг зүйлээ хийсний одоо доош нь харуулад сайн хэвтүүл. Тэгэхгүй бол амар нь удаан битүү авах юм бол юу яа. Чихээр хатах аюултай. Тэгээ 17 хоногтой хөвгтөж бол айгүй хурдан тийм байдалд орчих штеп. Тэгээд давхар үжилтгчийн дутагдалд орж ийна гэсэн үг. За ингэж үлээ. За. Бана. За гарахтаа хэлээрээ би энэ дуудлага бодох за. Бан зураа. Яасан бэ? Даралтны мууснаа. За одоо яг 103-ын диспетчерийн өрөөнд бол бид бүхэн ирээд байна. За дуудлагын ачааллын талаар бас эмчээсээ яриа авах гэсэн боловч одоо бол маш дуудлага өндөртэй байгааг манай үзэгчид харж байгаа хаа. За яг одоо гэх юм бол бас баруун дэнж дээр нэг дуудлага гарсан байна. За мөн яргуу таг дээр одоо яг дуудлага ирж байна. 9 хаашаас ямар өнгийн алга вэ? Хаашаас ногоон өнгийн алга. Даралтны мэдээ уусан бэ? 2 цагийн өмнөөс ямар юм уусан бэ? Инапарва байн гууд юм уу? Тогтмол уудгүй. За дуудлагыг авлаа. Шилэн үзэн дээр хүүтийн тавиад хөдөлгөөнгөө хөвтүүлж байгаарай. За. За эмчнэрээ бүгд гадар дуудлаганд явж байна. За жишээ нь гэхэд яг нэг дуудлаган дээр очиход нөгөө айл нь одоо гарч ирэхгүй ч юм уу тийм дахин эргээд залгуулах тохиолдол бас их байгаа тах шиг байна. Яг ийм тохиолдол хэрэг вэ тийм. Энэ ямар хүндрэл үүсгдэг юм. За саяных гэхэл жишээлбэл одоо баруун дэнжид нэг дуудлага өгөөд манайх бол пидүүгээс яралтай дуудлага байна гэдэг пидүүгээс яарвчлан очиход хаалга үүдэнд хайлахгүй. Тэгээд гэр орол болохоор шууд манай эмчнэр өөрсдөө нөгөө гадаа гэрийнхэн гадаа очиод сигналтна. Тэгээд эмнэлгийнхаа машины тохиол тэгээ бүр болохгүй бол над руу залгаж энэ диспетчер эмч рүүгээ залгаад тэр хүний утсыг авч залгадаг байгаа. Тэгтэл саяны тохиолдол төр ирэх юм бол хүлээ авахар ирсэн байна гэж хэлж байна. Яг маах яаралтайгээ шууд очисон боловч эднэр маань яг үнэхээр шаардлагатай үнэхээр амин дэнсэн болол яаралт ирсэн баг. Гэхдээ энэ мэтчлэн ингээд одоо дуудлага өгчөөд дуудлага дээр нь яваад очиход байхгүй хаалгаа тайлж өгөхгүй аль дээр имлэгт ирээд үзүүлсэн штэ гэд бид нар маань болохоор заавал ганцхан өчнөө олон дуудлага ирж байгаа болохоор ирэмлээ ангилж ээж тэгж очиж байгаа хүлээгд л бол үүсэж байгаа. Жишээлбэл одоо энэ гордор явж байгаа дуудлагууд маань бол бас эвгүй одоо жишээлбэл говьлд одоо төрхийн дуудлага хүн төрлөө гэж яхад динжин эрдэнэгийн тэнд хүн ухаалтлааг энэ хоёрын хооронд ямар зай авах уу төр хүнээ имлэгтээ буулгачаа тийшээ очиход бас зарцуулах цаг гэж байгаа.
Тийм болохоор яг ирэмблээ ангилчиж бид нэр явдаг болоод тэгээд хүлээгдэл өсөлтөл үүсээд байт юм аа. Энийг маань ойлгохгүй ард иргэд маань бухимдах асуудал бол цөөнгөө гарч хил амаар доромжлох асуудал ч гэсэн гардаг байгаа. Бас баасан гараг байгаа. За яг одоогийн байдлаар 103 дээр ирж байгаа дуудлага юу ямар энэ ачаал хэр вэ? За одоо орны 27 дуудлагатай байна. Ачаал бол харьцангуй арай гайгүй. Тэгэхдээ одоо бол дөнгөж 10 цаг болж байгаа болохоор одоо нийт 27 дуудлагатай. Ер нь ихэвчлэн хүүхдийн одоо өвөл болж байгаатай холбогдуулаад ер нь бол ханаач хүүхнаа тийм дуудлагууд өнөөдрийн хувьд бол их цөөнхлөн тохиолдож байна л да. 27 гэдэг чинь хідээс хэдэн цагийн хооронд үлээ? Тэ өглөө 8-аас одоо хүртэл гэсэн үг. Тэ. 103 дээр ер нь айл цагуудаар ачаал их өндөр үедээ харилцаа адилгүй байдаг юм уу? За ажлын өдрүүдэд гэх юм бол ер нь өглөө 8-аас 4-ийн хооронд манад нэг машин, нэг эмч ингэж гардаг байгаа. Тэгэд ажлын өдрүүдээр харьцангуй одоо нэг яаралтай дуудлага биш бол өрхийн эмнэлгүүд рүү бид нэр дамжуулж өгч өрхийн эмнэлэгтэй нь холбож өгдөг байгаа. Тэгээд ажлын өдрүүдээр 4-өөс хойшоо манай 2 машин буюу 2 эмч ингэж дуудлагаар Эрдэнэ дотынхоо нутаг дэвсгэрийг 2 хувааж буюу нэг эмч нь болохоор тэр чигээрээ гэр хорооллоо хариуцдаг байгаа. Нөгөө эмч нь болохоор горд, динж, вокзал, тосгон бидүү гэдэг ер нь бусд бүх юмыг хариуцдаг байгаа. Ер нь сая ингээд орж ирээд харж байхад та нөгөө эмч нар маань яг 103 дээр эргэж ирээгүй байхад яг дараагийн дуудлагууд ирээд явж штэ. Тэгэхээр ачаал өндөр байна гэж болж хэлээд болно. Тэндээс бол ачааллынхаа өндөр яалчгүй байнга ингээд дуудлага араасаа ирээд тэндээс ирэмблийн ангилалт дээр яг дуудлага өгөөд алин дээр нь төрүүлж очих вэ гэдгийг бас эндээс тэр эмчнэр маань өөрсдөө энэ дуудлагаасаа ялгаж ангилдаг, ирэмблээ ангилдаг байгаа. Тэгэхээр энэ дуудлаганаас ачаалтай байна гэж үзэж болно бол. Тэ. Хүлцэн хангамж, эмчнэрийн хүлцэн хангамж гэдэг дуудлага бүр дээр очих боломжос хомсох шиг энэ ирэмбэлж гин гэдэг нь өөрөө. Ирэмбэлж гин гэдэг маань болохоор нэгэн яралтай дуудлага аавна. Нэгэн ярал шаардлагатай. Тэ жишээлбэл ухаан алдсан, татсан, автосол одоо янз бүрийн нэг яралтай дуудлагууд байж болно. Энэ дээр биднэрт нэг тулгамдаад байгаа асуудал гэх юм бол хүмүүс болохоор худлаа дуудлага өгдөг. Бид нар ингээд ачааллаа дийлэхгүй ядчихэд нөгөө нэг одоо зүгээр нэг ханиалгаад одоо арай нэг хүлээж болохоор те нэг яралтай дуудлагыг бодвол арай гайгүй дуудлагуудыг заавал хурдан ирүүлэх гээд энэ татаад ухаалтаа унчлаа ч гэдэм үү те очиход зүгээр ухаалцсан алдаагүй зүгээр хурдан ирүүлэх гэж тэр түүнээс болж одоо бусад яг нэг яралтай дуудлагын хүмүүс амар сэтгэх тохиолдол гарч болно. Тийм болохоор энэ худлаа дуудлага өгж байгаа хүмүүстээ бол тэр зөрчлийн тухай хуулийн дагуу бас хариуцлага тооцож болно гэж асаар дэрэгтэй хэлмээр байна. Хамаагүй тэгж заавал өөрсдөө яаруулж ирүүлэх гэж бид нар цаанаа ирэмблээ ангилаад явж байхад ингэж худлаа дуудлага өгснөр Эрдэнэ түүний амнаас бас алдах эрсдэлтэй гэж хэлж болно л та. 103 эмчнэр маань яг ямар дуудлаганд явд юм бэ? Биднэрт бас эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг яралтай дуудлагт явах гээд тийм яг одоо ухаан алдсан, татсан, одоо хүүхдэрээр үсэх юм бол аюултай ерөнхий шинж илэрсэн те 39-40 хүртэл халуурж байгаа, халууны мөгөөд гэрээр арга хэмжээ аваад болохгүй байгаа. Тэгээд автосол, гэмт хэрэг. Тэгээ гэмт хэрэг гэх юм бол эхлээд ер нь цагдаа нь очиод цагдаа нь заавал 103 дуудах шаардлагатай байна гэдгийг давхар биднэрт хэлж өгдөг байгаа. Заавал. 103. За. Хэдэн настай хөлтэй вэ? Та ямар арга хэмжээ авсан бэ?
За. Дахиад пара өгсөн. Халууны шидлэр халууныг нэмжиж үзсэн үү? Хэд үрж байна? 38. Парага одоо хэзээ өгсөн гэнэ? Хэдэн цагт өгсөн? 4:40 алдсан. Одоо 38 та халуурж байгаа юм уу? Танад паранаас өөр юм байна уу? Та биеийн бүлээн чигтэй алчраар бүх биеийг ингээд хувцсан шалцж хагаад сууг цайв нуглаас дэсгүүдээс арчиж өгнө. За дуудлага хууль эрх зүйн нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. За энэ удаагийн дугаарыг бүсийн онцлогоо эмчилгээний төв яаралтай тусламжийн төв болон 103-тай хамтран бэлтгэн өргөж байгаа билээ. За 103 дэх байгаа мэдээллийг хүргэсэн бол одоо яг яаралтай тусламжийн төв дээр орно. За цаг үед ийм мэдээллийг авъя. За өнөөдрийн тухайд гэх юм бол гадаас цас орсон халтаргаагуулга ихтэй шүү байна. За үүнтэй холбоотойгоос иргэд одоо халтарч онж бэртэх тохиолдол цөөнгүй байдаг гэсэн мэдээллийг өмнө нь хүргэж байсан. За яаралтай тусламжийн төв дээр бол за одоо цаг үеийн нөхцөл байдал ямар энэ талаар мэдээлэл авах гээд ирлээ. За энд одоо ингээд яг яаралтай тусламжийн төв үүдэнд нь одоо нэг хүн ингээд ухаалдаад ч юм уу унтсан бах юм. Хөөе. 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 Энэ тийшээ оруулах юм байна яаралтай тусламжийн төв рүү. Хөөе хөөе яхаа. Хөөе. За амтэн ч амт юм байна амьсгал тийм. За жимчт хэлчихтэй. За бид бол сая 103 дуулгын төв дээр ажиллаа. За одоо яаралтай тусламжийн төв дээр бол ирээд байна. За яаралтай тусламжийн төвөөр дөнгөж орж ирэхэд бол яг үүдэнд нь одоо сатуурлагаанда бас хэмжээгээр хэрэгэлсэн иргэн маань за энд бол бас ирсэн байна. За тухайн иргэний хувьд бол одоо өвдөж байна. За хэвлийн аваар хатгаж өвдөж байна гэсэн гомдолтойгоор энд ирсэн ч гэсэндээ бодоо сатуурлагаанда хэтэрхий их хэмжээгээр хэрэгэлсэн байгаа учраас за эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд бас боломжгүй юм байна. За тийм учраас одоо эрүүлжүүлэх байгууллага бас шилжүүлэхээр цагдаагийн албаагчдыг дуудаад байгаа юм байна. За тухайн иргэнийг бол одоо цагдаагийн албаагчдад хүлээлт өгөх юм байна. За ер нь энэ мэдчлэн за согтуугаар юм яаралтай тусламжийн арх согтууруулганда хэтрүүлэн хэрэглээ. За яаралтай тусламжийн төв дээр хүргэгдэж ирж байгаа согтуу хүмүүс бас нэлээдгүй их байдаг нь ачааллыг нэмэгдүүлдэг гэдгийг бол манай эмчнэр бол хэлдэг. За яг энэ жишгээр бол өнөөдөр жишээ нь нэг хүн байна. За одоо 11 цагийн үед бол нэг хүн байна. Цаашдаа хэд болохыг одоо мэдэх аргагүй. За тэгээд үргэлжлүүлэн дуулах нэвтрүүлгээ бил авч үзээрэй. Хэр авах юм бол даа энэ зас.
Өвдөлтөд үзүүлсэндээ юм. Хаана үзсэн? Юун дээр ч. Өвдөлтөө юу? Тэгээ юу гэсэн? Тэгээ энэ байдлын дээр миний юм байдлын юм. Авч уус юм уу та тэгээд? Уус юм. Над юм уух биш минийх. Өөр энэ юм нь бол над байгаа. Юм өөр уутсан. Ийм байна л гэсэн даралтыг. За, ивэндээ хэдтэй байдаг үлээ таны дарлаж байгаа? Нэг 130 тал байдаг. Тэгээ уул нь гайгүй л байгаа юм шүү дээ. Над 150 150 цтэй. Хөөрлөд. Толгой л хөнд нууцлахаад. Ташаал байна. Та эдэн цагт имээ уусан. Би ороо 7:30-д уусан юм Алтны хаймаг. Өглөө үл би 10 цагт уусан. Ууцгаад би эмдэг дээр очиж үзүүлсэн. За 190 харахтай болсон бай. Хэцүү шүүдэхтэй байсан. Юу яасан юм? Ямар юм ууж байгаа лээ та? Зүүн яртай юм ууж байгаа шүү дээ. Нөгөө ваалзаа ууж байгаа мó? Тий. Нөгөө нипи уугаадсан болцсон юм уу? Юусэд нэг ууж шүү дээ. Нипи ингээд нэг өөр юм уугаадсан да та юм. Энийг бол болцсон уу? Болцоод ч таарахгүй гэдээ болсон. Энийг л уудаг шүү дээ. Жагт гарсан яг дуудлага маань за ямар дуудлага байсан бэ? Саяас эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээ. Ямар үйлчилгээ үзүүлв? За сая болохоор энэ имээ маань одоо манай байнга үйлчлүүлэгч Эрдэнэгийн 4223-д Мигмар сэрэн гээд имээ байгаа. Даралт гэсэн хүзүү өшнө гэсэн дуудлаганд ирсэн. За тэгээд даралт нь бол хэвэндээ 130 байд юм байна. Одоо бол яг ихссэн байна. Имээ өөрөө ууцсан байгаа маань тэгээд даралт буулгах тариа хийгээд л анхан шатны тусламж үзүүлээ гэж байна. Яг анхан шатны тусламж үзүүлснээс хойш хэдийн хугацааны дараа одоо үйлчилгээ үзүүлж хэвийн байдалд орох боломжтой. Ер нь бол даралт буулгах тарианд бол дор хаяж ер нь бол ийм тарианд 40-50 минут хамгийн багадаа заардаг дээ шүү дээ. Тэгээ ер нь бол айжимдаа буулгана гэсэн үг. Тий. Ер нь яг энэ даралт ихтэх дуудлага яг манай 103 төвд манаас хэрэг хэрэгтэй. Ер нь бол байнга штэ. Байнга ирдэг дуудлагын л нэг. Тий. Тэгээд ард иргэд маань заримдаа бол даралтны аппарат байхгүй, үзэх юм байхгүй. За яг хөө жоохон дотор муухай ориглоо хүзүүшлөө гэхээр л даралтыг ойлгоцсон. Зарим нэг хүмүүс бол тэгээд даралтаа үзүүлнэ гэдэг нэг өрхийн эмчийн ажил зүгээр хийх жишээний зарим нэг дуудлага нь бол зарим нь бол яалтчгүй л даралт нь ихссэн энэ байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол ард иргэд жоохон даралтны аппарат энтертэй байгаад манай эмээ бол уулын аппараттай л баймаар байгаа. Байнга дууддаг хараг манай. Тэгсэн чинь нэг үдсэн чинь эвдэрсэн байна гэхээр нэмэр байл. За би таны би гайгүй юу? Ямар одоо яг яаж вэ? Яг өөр гайгүй л. Ер нь ямар зовиураас илэрч вэ? Эмээнүүд ерөөсө толгой өгдөөл даралт ихтгэхээр бол тэгж эхэлдэг. Эхтдгийг угаасаа дотор муухай болоод бөөдлөж хүрэх гээд тэгээд энэ толгой өд их өвдөн ар нугслууга хатгуулдаг юм байна. Тэгээд ер нь сууж болдгоо байхгүй гар хороо өвдөд ирж бодоод. Тийм байдаг. Ер нь даралт өндөртэй хүмүүсээс эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Өрхийн эмчтэй ер нь тогтмол үзүүлж авах хэрэгтэй гэдэг юм билээ. Та яг тэгж чадж байна уу? Үзүүлдэг юм байна. Тэ үзүүлдэг очиж өглөөж үзүүлдэг өдөр ихтэл юм байх юм шиг. Тэ. Өнөөдөр яагаад яг даралт ихсэж вэ? Янз бүрийн гадны нөлөө байв уу? Юу болов? Бүдүүгээр эмийн нэрээс ихсдэг юмгийн даралт. Эмээнүүд би муутай юм байна. Угаасаа өөр даралт ихсдэг. Өргөн тусламжаас бас нилээдгүй яг танаа дээр ирдэг гэдэг чинь ер нь үйлчилгээнд нь хэр сэтгэл ханамжтай байна. Зүгээрээ хөрх амтнд дуудахаар иржлээ. Хөрх амт. Тэгээ амар ганц үйлчлэх шинж олон төмөнд үйлчлэж байгаа амт чинь тэнд очиж үйл яах вэ? Би хүлээгээд хэвчиж идэгдгийг хийдэг. Тэгээ ажиллаад сайтай ер нь үйлчлэгээ сайтай байна төргөн бол. Шингээ юм баг уун шүү за. Одоо даралт гэсэн шингээ юм уух юм бол даралт чинь болохгүй шүү дээ. Дуудлагт гарахад бас хүндрэлтэй юмнууд юу вэ?
За хүндрэлтэй юм одоо гайгүй дээ. Ер нь бол тэгээд яг л өдрөөсөө шалтгаалдаг. За ихэнх хүмүүс тэгтээ нөгөө одоо яг дуудлага бид нар чи ангилж авдаг штэ тий. Яг яаралтайгаа бол төрүүлж үзнэ. Тэгээ ирэмблэн ангилаад явахаар зарим нэг хүмүүс нь хүлээгдэл энтер байна гэж жоохон бухимдалтай байдаг. Тэгээд ингээд сая бол харж байхад та нарыг ингээд харж байхад говьлд нэг дуудлага ирлээ. Говьлын бүр цаад ицээс ахуулаад эрдэнэ ингээд ингэхээр одоо яалтчгүй нэг айлд очихдоо бол зүгээр нэг дуудлагаас нөгөө дуудлагын оронд 20-30 минут шаарддаг жишээтэй. Хажуугаар нь зам маань цас салтаргаа ихтэй байгаа учраас тэрнээсээ олж бас дуудлага энэ төр хүлээгддэг. Дээрээс нь бас жоохон архины шалтгаантай дуудлагаас үл үед ихсээд байна. Энэ нөгөө баар сав мав 3 цаг хүртэл ажилладаг осноос хойш тэгж байна. Ард иргэд маань өөрснөө бас дуудлага худлаа өгж байна. Одоо нөгөө их яаралтай дуудлаганд их хурдан ирдэг гэдэг ойлголт төрсөн. Бүгдээрээ л татсан, унсан гэж очихоор гайгүй. Одоо заралтаа үзүүлье. Тэгээд нэг дотор муухай оргоод энэ тийм юм өвдөд нуруу бүр өвцөн жишээний л тийм хүмүүс бас байдаг. За тийм хүмүүсийнхэн бас дундуур бас яалтчгүй өвчтөө хүмүүс нь тэгээд байна гэжээ тэгээ нөгөө шаардахгүй энэ төр үлдсэн тийм бас хүмүүс бас юу авах гэдэг хүндрэл учрах гэдэг би Яг параага 2 цаг болчиход тах чинь нэг амьсгаатай тахлын одоо халуун магтал яасан хэдэн цаг параага болгосон. За би яг дараагийн 2 цаг болгоно гэж байна. За яасан бэ? За 5:13. Одоо говьл ихтэл биднээс нь сая бүр говьлын тэр чулууд гэдгийг ороод ирлээ. Тэгээ хүлээ авах тэгээд сая бас ийшээ Эрдэнэгийн 40 хийдгээр өөр ингээд хоёр тийшээ л одоо ингээд сэлгэж явдаг. Нэмэгдэлтэй гарч байгаа тэрг нь болохоор одоо ажлын бус цагаар бол 4-өөс гарч байгаа. Тэгэл тэрэнд 4-өөс хойш явсан хойш одоо би чинь нэг 12 3 14 5 дуудлага үзээд явж. Одоо шиний 2 цаг болж байна. Өнөөдрөөс цас орж ийн л да энтэй холбоотойгоор яг энэ зам дээр чинь орсон цэснэр халтаргаа бол аягүй хүүсэж явах шиг. Энтэй холбоотой за ялангуяа холын гэр хорооллын дуудлагад явхад хүндрэл хийх гарч байна. Одоо сая тэр говьлын чулуудын 25 гээд очиход тэрэд одоо гулгаа үүссэн. Цаасанд нь ерөөсөө хийргээ тэгээд бас цаг хугацаа алдчихж явах юм тэгэл. Тэгэл сая хүлээ авах зүгөөд тэгээд нэгээд одоо энэ дэнжин 2 дугаар байран дээрээ зогсож байна. Ер нь ингээл хараад байхад хүлээ авах 103 төв дээр очихгүй нэг дуудлаганаас нөгөө дуудлагын хооронд ер нь ингээл дамжаал үргэлжлэл яваад тах шиг юм тий. Тий тэгдэг ер нь тэгжл явна та. За одоо бол шөнийн бас 2 цаг болж байна тий. Тэгэхээр өнөөдрийн үед за ачаал бас хэрэг хөвчлэн ямар дуудлагад явбаа. За өнөөдөр бол уул нь ачаал бол харьцангуй гайг байна. Өмнөхөөг бодоход өмнө нь бол зүгээр нөгөө яаралтай дуудлагууд чинь зүгээр араасаа ирээл хаашаа нь явах мэдгээ байдаг. Өнөөдөр бол бас ч гэж нэгээс гараад дараагийнх нь ч юм айж бас нэг айлд нэг зөвлөгөө өгöd гарахаар хэмжээний хугацаанд гайгүй яваад байна. За тэгээд өнөөдрийн байдлаар бол одоогор 15 6 дуудлаганд явцсан байна. За яг яаралтай айхтар хүнд хүн бол таарсангүй. За халуурж гүйлгэж суулгасан хүүхд их байна, ханиад нусгаа их байна. За яг нөгөө тогтмол үзүүлдэг бимэнэр маань бас үзүүлж даралтаа үзүүллээ. Арга хэмжээг ахууллаа өөрөөр нь онцгой юм алга байна. Таны үед яг нөгөө хүлээ авах яалтаа тусламжийн төв рүү бас хичнээн өвчтөд шилжүүлв. За ямар өвчтнүүд их хвчлээ хүлээ авах тасаг руу бас шилждэг. За хүлээ авах яалтаа тусламжаар өнөөдөр би нэг өвчтөн зөөлөө. За зүрх нь өвдсөн олон хоног их зүрх өвдөж байгаа. Босч ухаар бачуураад бөглөрчих гээд байна гэсэн зэ өөртөө. За тэгээ анхан шатны арга хэмжээг нь аваад ямар ч гэсэн дараагийн хүлээ авахар учирч үзүүлээ зүрхний бичлэгийг хийлгээд дотрын эмчт үзүүлэхээр зөвлөд тэгээ авчирч хүлээлгэж өгч байж байна. Одоогоор бол тэгээд айхтар их яаралтай юм одоо гараагүй л байна. Тий. За.
Бүсийн онцлог амжилтны төв яаралтай тусламж 103-тай хамтран бэлтгэсэн. За дуудлага нэвтрүүлгийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн тухайд гэх юм бол за хүн дуудлага харьцангуй багатай, за хөнгөн дуудлага ихтэй байлаа. За Орхон аймгийн хэмжээнд гэх юм бол түргэний 2 машин ард иргэдэд одоо эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээр дуудлагад явдаг. За халтгаагуулгатай яг энэ үед гэх юм бол за нэг цэгээс нөхөө цэгт очиж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд бас хүлээгдэл үүсэх тохиолдол их гард юм байна. За мөн одоо манай ард иргэд маань түргэн тусламжийн машин дуудсан хэрнээ за дуудлагаа цуцлахгүй одоо нөгөө дуудлага дээр манай түргэнийхэн очиход нөгөө айл нь одоо гарч ирж хаалгаа онгойлохгүй байх, дээрээс нь гэртээ эзгүй байх тохиолдол их гард юм байна. За энэ болгон маань цаана одоо маш олон цагийн хүлээгдэл үүсгдэг эрүүл мэндийн бүр анхан шатны нийт тэргүүн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа хүмүүст маань хүлээгдэл үүсдэг учраас за энэ тал дээр бас ард иргэдээ хариуцлагатай байхыг уриалж байна. Дуудлага нэвтрүүлгийн дугаар за энэ түрээд өндөрлөж байна.